Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ы орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. За сайн байна уу да. Өөрийн топ фэнд бэлэглэн гэсний дагуу энэ удаа Sweetie-Lo Баярмаад фитнес хослол бэлгэлж байна. Тэгэхээр Energy Shop-т маань фитнес хослол бэлтгэлийн өмнөд цамц, Mac, Short, мөн гарын кист, тоховч, бугуун болт, өвдөгний болт, бүс гэх мэт зүйлс зарагддаг. Эдгээр бараануудыг та бүхэн тусгаалan промо код болох RD Club гэж хэлээд 10% хөнгөлөлтөй худалдаа аваарай. Энэхүү промо кодны үргэлжлэх хугацаа 7 хоног шүү. Та бүхэн яараарай гэж хэлмээр байна. За харин одоо бичлэгээ үзцгээе. Dwayne The Rock Johnson өмнө нь нохоо зодоонч, одоо бол алдартай кино жүжигчин. Тэрээр нэг талаасаа Полинез, нөгөө талаасаа хар Шинэ Шотланд гаралтай. Хамгийн гол нь тэрээр 3 үеэрээ нохоо зодоонч томтой. Түүний өвөө, эцэг, хүн ах дүүс нь нохоо зодоонд оролцож алхны мөнгөө залгуулдаг байсан. Багаасаа төрсөн эцгийнхээ бэлтгэлийг харж өссөн тэрээр 12 настайгаасаа төмөр өргөж эхэлжээ. Дахлах ангид Rockman Америк хөлбөмбөгт дурлаж чамгүй амжилт үзүүлж байжээ. Түүний амжилтыг маш олон коллеж үнэлэн урьсан боловч Майами их сургуулийн сэтгэл судлалын криминологийн ангийг үүргэсэн байдаг. Тэрээр Америк хөлбөмбөгт маш ирээдүйтэй байсан боловч нурууны бэртэл аван карьерээ өндөрлсөн байдаг. Ингээд бэртлээсээ болж Dwayne Johnson эцгийнхээ мэргэжил буюу нохоо тулаанчийн карьерийг хөөж эхэлсэн байна. 1996 онд Dwayne Rocky Maivia нэрээр нохоо зодоонд зодоглож үзэгчдэд маш их таалагджээ. Оны сүүл гэхэд тэрээр авраг хэмээх цолыг хүртсэн байдаг. Анх Rockman шударгаар тулалдахыг хичээдэг байсан. Энэ нь үзэгчдэд эхэндээ таалагдаж байсан боловч удалгүй бүгд түүнээс маш хурдан өөджээ. Түүнийг рингнээс хүмүүс буухыг хүсэж шүглдэж байсныг хараад Dwayne нэг хэсэг завсарлахаар шийдсэн байдаг. Хэсэг завсарласны эцэст тэрээр рингэн дээр муу залуу The Rock нэрээр эргэн иржээ. Шинэ хоч ба 196 см өндөр 118 кг жинтэй муу залуу маань үзэгчдэд маш их таалагдж тэрээр энэ шоунд нийт 17 удаагийн дэлхийн аварга болж чадсан байна. Rock-ийн кино карьер түүний бичсэн номны дараа эхэлсэн. Dwayne Johnson ярьж байна номонд өөрийн спортын карьерийн талаар бичсэн байдаг. Dwayne-ыг 14 настай байхад нь гэрийнхний түрээсээ төлж чадаагүй улмаас гэр бүлээрээ гэрээсээ хөөгдөж гудамжинд гарсан байдаг. Бага наснд нь учирсан энэхүү зовлон нь Dwayne-ийг сэтгэл готролд оруулсан юм. Би юу ч хийхийг мөн хаашаа ч явахыг хүсэхгүй байсан. Би байнга л уйлаад байсан. Эцсийн дүндээ зүгээр л сэтгэлийн хашгираа нулимс дунд л хоцорсон гэдгээ ойлгосон. Dwayne Johnson сэтгэл гутралаасаа Майамигийн сургуульд Америк хөлбөмбөг тоглож стипенд авч чадсанаар гарсан байдаг. Гэвч дараа нь түүнийг үндэсний хөлбөмбөгийн лиг аваагүй, мөн Calgary Stampeders багт оруулаагүй үйл явдлаас болж ахин депресс буюу сэтгэл гутралд оржээ. Би шүнжин хар дарж байсан. Би бүрэн дарагдсан. Намайг хөлбөмбөгөөс минь жийсэн. Миний бүх харилцаа нурсан. Зүрх минь зүсэгдсэн. Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үе. Миний дансанд $7 байсан. Тийм ээ, бүхэл бүтэн $7 шүү. Dwayne The Rock Johnson тэрхүү хэцүү амьдралынхаа үе мөчийг хизээч мартахгүй гэж бодон өөрийн продюсерийн компаниа $7 гэж нэрлэжээ. Америк мөрөөдлийг хэрэгжүүлсэн, Америк мөрөөдлийн бодит жишээ болж чадсан Dwayne Johnson-ы номыг уншаад түүнд маш олон кино продюсерууд кинон тоглох санал тавьсан юм. Forbes-ийн сэтгүүлд 2018 онд Dwayne Johnson ашиг орлогоороо $124 сая 2 дугаарт, 2019 онд $90 сая 1-р орсон байна. Dwayne Johnson-ы бэлтгэлийг та бүхэнд үзүүлж, тайлбар хий гэж бодож байсан боловч саяхан буюу өнгөрсөн 7 хоногт түүний эцэг нас орсон тул эргэх холбоон жамаар түүний аавда бичсэн захиагаар энэхүү бичлэгийг өндөрлөе гэж бодлоо. Би тантай хайртай. Та арьс өнгөний өвдлийг үгүй хийж, өөрийн замыг гэрэлтүүлж, өөрийн амьдралдаа тохиолдсон бүх саад дотгорыг даван туулсан. Бяцхан хүү би сандал дээр суун өөрийн баатраа алсаас харж бишрэн шүтдэг байлаа. Таны өсгсөн хүү өөрийн түүх соёл болон өөрөө хинбэ гэдгээрээ
бахархдаг. Хамгаас их хайранд умбаж өссөн хүү. Хүнд ажил хийж хатуу гараар хайранд өссөн хүү таны зөвхөн сайн сайхан чанаруудыг л өсөж түүнийг нь л мэддэг. Эрэгтэй хүүгэн эр хүн болохын тулд нарийн хэцүү зүйлсийг тогтоож ойлгох шаардлагатай гэдгийг ухамсаруулсан. Хүү наавдаа эр хүндээ таныг биширсэн сэтгэл маань хүндлэл болон хуурсан үе мөч. Миний өрөвдөх сэтгэл талархал болж хуурсан цаг. Амьдрал бэлгэлсэн таньда баярлалаа. Надад амьдралын үнэлж баршгүй зөвлөгөө сургамжуудыг өгсөн таньда баярлалаа. Аава, таныг би нөгөө ертөнц рүү явхаас өмнө би таньда дахин нэг удаа хайртай гэж хэлхийг хүсэж байна. Гэхдээ та надаас маш хурдан сануулгах өгүүлгүйгээр холдоод явчихлаа. Та над руу буцаж эргэж ирэхгүй учраас би маш их өвдөж байна. Гэхдээ үүнийг хоёулаа мэдж байгаа. Энэ бол зүгээр л өвчин. Харин өвчин намждаг. Хүн танаас эд шид болон ажилсаг шин чанарыг чинь үйлж аван цаашаа явах хэрэгтэй. Учир нь би таны ажлыг үргэлжлүүлж, ажиллаж, гэр бүлээ дижих хэрэгтэй. Харин танд гэж хэлэхэд та өвчнгүй, харамсалгүй, сэтгэл хангалуун, тайван нойрстой. Та минь маш баялаг, маш хүнд, саад дотгорыг нураасан амьдралыг туулж энэ бүгдийг дэвжэн дээрээ орхисон. Би таньда хайртай ааваа. Би үргэлж таны бахархал болсон хүү тань байх болно. Тайван нойрстой.